За сайн бацхан уу сайхан цацгааж байна. За би нөгөө сур илтгэх гээд уулын сур хийн гээд үзүүлж исэн тийм ээ. Одоо юу гэдэг яг өнөөдрийн зах зээлийн ханшаар 50000 төгрөгийн үнэлгээтэй байгаа гэд. Тэг ямар ч байсан ингээд юунд хийцээ 200-ын пошконд хийцэн байгаа шүү. Зүсээд. Тэгээ энэ нь бол шарцгаа зарим хүмүүс шар сууж гэдэг те. Энэ твтэж байгаа. Тэгээд энэ ажилбар нь бол жоохон ядаргаатай тий. Өнөр танарна. Яа. Тэгээд энэ жоохон багтахгүй байна л да. Өнөөдөр хийгээд жараг дүүрчих болоо гэж бодож байна. Тэгээд өтч мөтчих гээд жоохон ядаргаатай хэсэг нь энэ. Тэгэд хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр ерөнхийдөө би энэгээр одоо хүмүүст юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ хог болгож хайж яхаар 50000 төгрөгийн үнэлгээтэй хүрийнхээ арсыг сур хийхин төлөө эсвэл шир болгохын төлөө ч юм уу ажилбар хийхтэй. Эхлээд эн чинь 5 байж байгаа зүсэнгууд би миний бодлоор 2 дахин нугараад 100000 болно шүү. За одоо ингээд твтээгээд үсийг авчих юм бол ахаад нугарна гэсэн үг шүү. Ингээд нугараал яваад тах юм шүү заяа. Нэг ажилбар хийх тутамд нугараад бай. Тэгээд бүр хамгийн сүлд эцсийн бүцээгдэхүүн болохоор хэд болох нь хэдүүлээ харцгаая. Тэгээ би бүр яг хинт хідээр зарснаа хүртэл харуулнаа. За баярлалаа.